За нөгөө ундаа хоолгайлаад 10 жил өгчлөө гэдэг нэг юм тийм одоо хаягтай бичлэг их явдаг байсан да нэг хүүхдийг гэдэг. Тэгээд тэр чинь яг 2 жилийн өмнө баха. Би нэг чамтай холбогддог чинь те. Тий, 2 жил. Тэгээд яг бодит асуудлыг бүгднийг гаргаж тавиад тэгээд цагдаагаас надаас мэдүүлэг аваа. Тэгээд амхарлсан. Нөгөө ундаа олгайсан гэд 11 настай да ятсан шүү дээ те. Тэгээд Чингүн жав. Чингүн жав дүүтэйгээ өнөөдөр энэ хүн монголчуудаар нь уулзуулъя гэж бодоод. Сайн байна уу? За одоо ер нь хоёлаа юу ялаа л да. Чингүн жав дүүтэйгээ би чинь яг тэр 2 жилээс хойш ингээд хаяа чат бичээд ингээд холбогдоод байсан тийм ээ. Тэгээ одоо ер нь чи ер нэг юм юу болсон талаар ялж хэлүүл яасан ингээд. Тэгээд би тэр ялж байгаа нэг бичлэг хийгээд ингээд сууж байна да. За сайн байна уу монголчуудаа. За намайг Чингүн жав гэдэг. Тэгээд за 2-3 жилийн өмнө чинь одоо миний нэг тийм бичлэг гинц задраад. Тэгээ би ч одоо өөрийнхөө бичлэг тийм байдгийш бас мдээгүй л явсан л та. Тэр чи юу юм бэ шүү дээ. Яг чамайг тэр юунд 11-т орцсон байж хаа чамдаа ч нэг ярилцлага авсан юм билээ шүү. Тий, нэг баримт кино хийсэн. Тий, гадны BBC-ийн юм хаанах юм. Би тэрийг нь одоо яг сандгүй ямарс нэг гадаад улсын тэр нэг байгууллага аваа ирсэн. Тэгээд над дээр ядч яг 2001 он баггүй 2001 он. 89 оных. Тий, би ч 89 оных. Тухайн үед яартчгүй 11-т 12-т болчихсон. 11 Яг тухайн үе одоо хуулиар бол 14-5 өрөөгүй бол чамайг тэр колонд оруулах хэсгүй шүү дээ. Тий. Ер нь яг юу болсныг чи нэг өөр ярьж. Тийм. Тэгээ би чинь одоо яг тухайн үед чинь төмөр замд байдаг болаа. Тэгээд одоо төмөр замын бариатай чуулга гэл одоо тухайн үед чинь ганц том газар байлаа шүү дээ. Одоо тоглолт Монголд одоо бүхэл юм байдаг. Тэнд ингээ барийнхаа хүүхдүүдтэй байжгаад яг одоо нэг сахилахгүй манаа нэг барины хүүхдүүд өш манайхаа энд ундаа байна гэл. Тэгэл нэг жижигхэн порчгоноор бол ундаа авчихсан. Түцний. Тий. Үгүй тэр нэг одоо бариатай чуулга явахгүй. За. Тийм. Тэрний тэгээ ундааг нь аваад тэгэл маргааш нь цагдаа нар үрж барьж аваад тэгээ юу олсон ч мэдээгүй. Тэгээд тухайн үеч мас цагдаас эхлэж бас аягүй хэцүү л байлаа. Бид чинь 7 ойлгүй 8 хоног камерт харсан бид. Хідүүл байлаа. Яг тэг чин барьж авах чинь биднээсээ чинь одоо нэг бас нэг өөр хамсаатуулаад нэгээс танихгүй нийт 6 хүүхдэр хэвцээ. Нийтдээ. 6 хүүхдэр өгдөө тэгээ бусд нь яг тэр баригдсан хүмүүс нь зүгээр гараа авчихсан л авах таа эсвэл яг хаашаа хаадсан ч мэдэхгүй. Тэгээд нэг манаа нэг 2 найз битгуур үлдээд яг эцэс үе дээр битгуур үлдээд тэгээд нөгөө байцагч нь 7-8 хоног чи бид чи юу ч хийдэггүй. Тэгээд албаар нүдэн дээр хоол харуулдаг. Өдөр болгоо 7 хоног юм өгөхгүй чи хоол харуулж. Тий, албаар ингээд нүдэн дээр ингээд халуун сувтаа хоол харуулаад тэгээ ингээд хурж ирээд яг камерын үүдэн дээр хурж ирээ. За ингээд та нар өшөө юм надад хэлэхгүй мүү гэд. Тэгээ бид чи яг юу хэлэх юм бэ тийм? Бид нар яг юу хэлэх ёстой юм бэ гэхээр тэгвэл тэгээ байж хэлэх болохоор хэлээрэй гэл. Тэгээ биднээс байцаагч нэрхтэн хүмүүс юм эмхтэн одоо Баянгол дүүргийн 1-р рэлц гэж явдаг байсан баха. Тэр яг 5 таны бариатай чуулга яг хажуудалт. Хажуудлын Орсын байранд цадагц байдаг байсан. Тэр чинь одоо дэглэлэгч үлээ ахлагцлагч болтой бод ханд гэж эмхтэн хүмүүс. Эмхтэн үнд гэж юм уу? Тий. Чи их хүн биш юм уу? Амар их юм дээ шүү дээ. Юу дээ тухайн үед чахаа бүр тэр цагдаас эхлэн гэдэг амар зод нүдгүйс шүү дээ. Бид ч юу вэ бүр нохоо шиг зодж балбаа шүү дээ. Тэгэл биднес чинь за нэг телевиз дуудсан юм а. Тэгээд нэг яг 4-5 хоног хонжох явц дээр. Монголын телевиз юм уу? Тий. Яг би одоо санахын UBS телевиз гэж санаад байдیں۔ За. Тухайн UBS телевиз. Би одоо UBS телевиз гэж санаад байна. За. Тэгээд бидний чинь ярилцлага өгөөд ярилцлага гэдэг телевизээр гаргуулангуудаа за энэ хүүхдүүд ингэж одоо ундаа баахан юм хулгаа дээр юм хийсэн. Энэ хүүхдүүд одоо юм алдсан байвал манай цагдаа гэс тэр ирээрээ гэдэг. Тэгсэн чинь маргааш нь мангар олон бүр ойлцоо зогссон. Жоо ойлтол байна. Тий. Ойлцлоо зогссон. Тэгээд энэ хүүхдүүд алдсан бол хүн зар тавьж байгаа. Тий, зар тавьж байгаа зургатаа. Тэгсэн чинь маргааш нь мангар хүн одоо нэг бараан дээр ойжуулж байгаа юм шиг очролцсон. За. Тэгснэ яг хүмүүс оруулж гэсэн байцаагч оржснаа бидэрт нэг халуун сам самд жоохон хоол оруулж ирсэн. 7 хоног болсон байлаа. Тий. За идчих гээд. Тэнгүүч бид чинь амар өссөн хөлтөж хоол идэнгүү сэтгэл санаа сэргээл баярлаад тэгэлт юм байна. Тэнгүүдээ нэг гарах гэж байгаа юм шиг нэг юм
Яагаад гэнгүүт нь бид чинь баярлалаа. Баярлалаа. Тэ. Тэгсэн чинь одоо ингээд байцаагч та нарыг явуулах гэж байна. За. Хамгийн гол нь одоо энэ хүмүүс орж ирээд энэ хүүхд мөн үгүй би асуун зав энэ орж ирэх хүмүүсээс. Дөнгөж чи зүгээр л энэ их ч мөн байна. Тийм мөн. Мөн л гэж хариулаад байгаа заа юу. Яг юу болох гэдэг нь ойлгоогүй байхгүй. За гал тэгээд бид гурав суужлаа. Тэгсэн чинь за эхний ороорой гал. Ороод ирсэн за та яасан бэлээ гэл тэгсэн чинь нэр байцаагч чинь бидрийг л жоохон хол суулгаж байгаа шүү дээ. Тэгээ нэг хүмүүс чинь байцаагч юм ярьж байгаа л нөгөө хүн чинь бурж бидрийг харж байгаа. Тэгснэ ингээл хурж ил. За чүмэн энэ мөн үү? Энэ их чинь мөн үү чи таньж нүнгүүл. Би нөө мөнгө хэлээрээ хэлсэн юм чи. Мөнгө гэл толгойлоход байгаа байхгүй. Тэгэл за сайн байна гал. Тэгээд тэгж ягаад манай нөгөө хоёр найз чинь 7-1-6 чиглээ ба надад бас л яг ялгаа авахгүй 6-7. Бид гурав чинь гурвуулын адилхан 6-7 хэрэг хүлээлгээд. За тэгээд би чинь яг тэр хэрэг хүлээснэг мэдчингүүдээ бид гурав чи юу хийчих вэ гэд. Тэгээд тэгсэн чинь айлт байхгүй зүгээр ингэж хэлүүлээл болоо. Одоо та гурыг явуулна гэд. Тэгээ манай хоёр найзыг аваа явчих. Тэгээд би намайг ганцаар нь үлдээсэн бохгүй. Камерт. Тэгээ би байцагсаас манай найз цайцаг чи явуулсан шүү дээ чингүн жаа. Гэлүүний явуулсан. Тий, гэлүүний явуулсан. Одоо чи явах гэж байгаа гэ. Тэгээд намайг араас нь аваа явсан. Араас нь 69 суулгаад тэгсэн нэг гавтаа хорж ирэл. Тэгснэ намайг цуг гавлчихгүй. Тэгэхээр гавлахаар нь би чинь ерөөсөө яг ингээд ойлгоод тэгсэн юу гэртээ ярих хүн чи юу гав бэ гэд. Тэгсэн чинь 69 руу тийм одоогоор хүүхдэн мөрдөн рүү авч явж байгаа цагдаа нарын ч юм уу юун чи. Хүүе эн чинь жоохон хүүхдэн шүү дээ чи энэ одоо ариа буруу юм болцсон юм шүү дээ. Миний дөө яасан ийс ингээд тэгээ би үнэнгээ хэлдэг байхгүй ингэсэн тэгсэн гэдэг чинь одоо бид нар бол мэдэх юм байхгүй тогтоол нэгэн тогтоол гарцсан. Тэгээ хүүхдийн колон дээр авчирваа. Тэгэнгүүт би яг за энэ шоронд ирж байгааг би одоо мэдчихэж байгаа юм чам. Тэгээ би чи өөлээд юу болов юу гэл. Тэгсэн чинь шоронгийн хянагч нь хүүе энэ жоохон хүүхд байна. Ингээд тэгсэн чинь цаанаас нь за нэгэн тогтоол гарцсан бид нар бол одоо тогтоолтой ирж байгаа хүмүүс яалтай гэлээд авж байгаа. 11-тэй хүүхд. Тий. Тэгээ би насаа хэдэн настай вэ гэхээр би хэдэн настай би яг л хэлсэн. Гэтэ байцаагч намайг явахаас өмнө за чимгүй 15 та гэж хэлээрэй гээд. Ямар байлаа. Тий 15 та гэж хэлээрэй гээд. Тэгээ би ч гэсэн өөрөө яг тухайн үедээ ч хүүхдээс ойлгох яг сайн ойлгохгүй. За гэж хэлээл тэгэл хэдэн их нь 15 таа л гэж хэлээл тэгэл орчиж байгаа шүү дээ. Тэгээ би чинь бүр жоох хүүхдээсэн. Тэгээд ороод тэгээ би чинь нэг 10 хэд хонжсэн баха мөрдөнд ороод. Тэгсэн нэг юм шалгалт малгалт гээл нэг юм яриалах шиг байсан. Тэгэл нэг үүд тухай чинь ингээл үүдэнд тийм хүн амт ирэнгүү бүгд хан руугаа бас хараа зогсдог уу юусэн. Тэгээ хан руу хараа зогссон чинь нэг гадаад хүн намайг харсан. Тэр жоох хүүхд наашаа өрөөд иртэйгээл. Тэгэл оцсон чинь орчуулагч нь нэрэл миний дөө яасан юу болсон ийсэн гэхээр би яг тухайд би яг тэгэл яг үнэнгээ хэлсэн. За би ингээд нэг ийм гэмт хэрэг хийсээ. Би ингээ ундаа авсан найзуудтайгаа. Тэгээ өөр юм бол яагаачгүй тэгсэн манай байцаагч бидрийг бол тэдэн хоног ингэж хорьсон 15 та гэж хэлээрэй гэсэн. Тэгээд энд аваад ирлээ. Тэгээ би яг ундаа одоо ингээд айж гинэ ингээд юу ч ойлгохгүй нэгээд. Тэгсэн тэгээд Баянгол дүүргийн шууд прокурорыг дуудаал. Хариуцсан прокурорыг дуудаал. За прокурор наашаа өрөөд иргээл. Тэгэл за энэ юу болж байгаа юм бэ та нар энэ насан туршийн хүүхдийг ингэж яасан мэн гээд. Тэгээ прокурор намайг аваа буцаад явж байгаа. Шууд ганцаас гаргаад. Тэгээ яг тэр гарахаас тэрхэн мөчөд тэр нэг гадаад хүн намайг өргөж аваад. За. Тий. Ер нь бол гарах үндэслэл би тэр болсон юм болоо гэж бодоод байдсан шүү дээ. Тэгээд нэг жижигхэн ийм баримт кино маань болж байгаа шүү дээ. Монгол цонголд гарахгүй чинь бичлэг айлт байхгүй гээд. Тэгээ би болсон эрг дүүгийнхэн тухай яриад. Тэгээд нэг гадаад хүн чинь надад зураг авах бол нэг эрэгтэй хүн байсан. Тэгээ ямар юмнээ захиралт хүн ч гинэ нэг хэлтийн яриад байсан. Тэгээд энэ хүн одоо ингэ чаан үед минь өргөж авч байгаа шүү би заа гээл. Тэгээд прокурор нь ирээл за энэ хүүхдээ асуудлыг шийд тэр байцаагчдаа хариуцлага тооц гэл нэг хүн үүрэг тавиалах шиг гэсэн тэр одоо бодвол мэдхгүй нэг даргал хүн байх шиг гэсэн. Тэгээ прокурор нь авч яваад яг байцаагчдаар ордог байхгүй. Тэгээ нэг прокурор нь будандаа чи ийм ингээд хийцэн байна. Дээр одоо шалгалт ирсэн бөө юм болж ингэсэн чинь байцаагч чи угаасаа 15 та үсттэй. Гэт тэгэхээр гүү та намайг 15 та гэж хэлээрэй гэсэн чинь үгүй үсттэй би одоо чиний насаа шин тогтоолгоно гэд. Тэгээ би одоогоор санахын одоо энэ багшин дэд энэ нэгдүгээр эмнэлэгт ирж исэн юм уу яасан. Нас тогтоох гэж юм уу? За. Тэгээд одоо тухайн үед нь нас нь тогтоолох боломжгүй болсон юм уу яасан. Тэгээд намайг маргааш 10 цагт ирээрэй гэд тэгсэн. Тэгээ маргааш нь очиод нөгөө тэгсэн чинь 5 хоног очингууд л өглөөр гэж явуулаад. Нөө өргөж явсан хүн бол хамт яваад байгаа. Гүү. Аяагүй. Тэгээд би зүгтцсан байхгүй. Тэгээд яагаад зүгтсан бэ гэхээр тухайн үе чинь нахаа юу байхгүй. Нөгөөнөөс зүгтаасан юм уу? Тий. Тухайн үе чинь бид чинь гэр оронд байна гэдэг чинь бидэрт бол үнэхээр амар дарамт байсан байхгүй. Нүл айдас хүүц.
Зүгээр бид чинь гадуур золбонтой л ингээ явж байгаа бид чинь өөртөө эрх чөлөөтэй ингээ хинээс айх юм байхгүй ингээд ийм л байдаг байлаа шүү дээ. Гэр оронд байна гэдэг юм чинь ерөөсөө л тухайн үе хүүхдүүд чи яагаад гудман гарсан, яагаад тийм байсан гэдэг чи ердөө л тийм. Тэгэл ингээл хоол унд тэгэл гэр орлын дарамтч гэдэг юм уу, зодоор нүдээр ингээд айдас үз. Ерөөсөө л тийм юмнаас болж тухайн үе хүүхдүүд бол ингээл гудман гарч ирсэн үе. Тэгэл намайг чи хүн өргөж аваад нэг гэрт орно гэдэг юм ингээл ороод ирж байгаа шүү. Тэгэхээр л тийм дахиад нөгөө гэрт орно гэдэг юм чинь л бидний явж чи айдас болцсон. Тэгэл юу юу би тийм өсөхгүй байна гэл тэгэл зүхтана. Тэгээ зүхтаж нөгөө хүнээсээ зүхтсан байцаагч дээрээ ч очоогүй. Тэгэл тэр үйл явдал бол тэгэл алга болсон. Манай хоёр найзад бол жил 6 сарын ялгцсан байт юм. Бүрөө. Тийм яг тэр гэрлүүн явуулаагүй юм шүү дээ. Явуулаагүй. Түрүүлээд ачицсан билээ. Тэгээ надад болохоор гэрлүүн явуулсан гэж бодлоо. Насны хэдээсэ. Тэр хоёр бол манай хоёр ч 16 та байв удаа. Нөгөө хоёр болохоор шаардлага хангах учраас насны шаардлага хангахыг явуулсан байгаа шүү дээ. Тийм нөгөө хоёр ч юм бол явуулсан. Тэгэнгүүт намайг ол сүулт нь явуулчих байгаа байхгүй. Тастан салгаж байна тийм. Тийм. Намайг ол сүулт нь явуулчих байгаа. Тэгэл би чинь нэг хүн дөргүүлж гаруулаад зүхтаал. Нөгөө хүнтэйгээ 2 удаа уулзсан байт юм аа. Зүхтаж явж нарийн бичгтэй. Тэгээ миний одоо бол чамайг хайд стайлаа явъя гэхэд би чинь худлаа яриад явмааргүй банагаад дахиж зүхтаад дахиж нэг баригдаж аваад дахиж зүхтаад тэгэл тэрнээс хойш ер нь тэгэл чиний явсан та. Чиний нөгөө асуудал ингээд би өндөд ирсний дараа надад маш олон хүүхдүүд алгагдсан байхгүй юу. Тэгээс нэг хүүхдүүд гэдэг нь тухайн үед яг чиний тэр одоо 2000-аад оны үед тэр колони тэр амьдрал туулж исэн хүүхдүүд надад алгаддаг байхгүй. Тэгсэн чинь ихэнх нь ерөнхийд нь ингээд нэг юм яг чам шиг нэг тиймэрхүү нэг шалтар болдор юм дээр навчаад 4-5 хэрэг нэмээд тогтчдөг. Тэгээ авч хийждэг. Тэгсэн чинь тэр нэг охин ялж ирсэн юм аа. Яасан гэсэн чинь улсын хурлын сонгуульд дэвшигч байгаа хүн ирээд аваа явдаг нэг хүүхдүүдийг. Хэрвээ чи сонгуульд ингээд миний ажил туслах юм бол жилиж багсаж өгнө мөн гэдэг ингээ үнэгүй ажил болдог байсан гэж хөтлөө ялж байгаа шүү дээ. Тэнд бол ер нь бол одоо юу байсан шүү дээ. Би одоо тухай 2001 он гэдэг чинь яг нэг цагдаа энэ одоо шорон морон бүх юм чи хариуцдаг байсан шүү дээ. Одоо энэ цэргийн албаарх чинь энэ шүүгчүүд чинь хариуцдаг байсан байхгүй. Тэг чи ёстой тэнд бол нэр үндэл жинхэнэ алуулдаг одоо нэг цагдаа нар чи өөртөө тэр шорон моронго хариуцж байгаа юм чинь дуртаадаа хэрэгэд тохно. Тэгэл өдөр шүнжэнгүүд камерт нь орж ирэл нохоо шиг зодоол балбаал нүдэл хоол мунд одоо тэр миний бэлгэн дээр гарч байгаа зэрэг би нэг жоох хүүхдний хоол идсэн шүү дээ. Тэр чинь тухайн юм бичлэг хийж байгаа учраас надад аяг дөрөв хоол гэж байгаа байхгүй. Тийм үү. Бид чи юу аягны ёроолоор нэг жоохон шүл балгадаг тийм л байлээ шүү дээ. Эдгээр бэлгэн дээр гарахтаа аяг хоолоо барьж л харагдаж байгаа. Ердөө тэгэл нэг 2002 оны 6 сар авцсан ах шүү засан авч ирсэн. Тэр одоо энэ юм уу гэж хариуцаад. Тэгжэл ер нь энэ шонгийн амьдрал гэдэг чи арай л гайгүй болсон баг гэж би бол хардیں۔ Тэрнээс үгүй цагдаа байхдаа бол эдгэр чин бол нэрэ хэцүү шүү дээ. Тэгээд ер нь бол үндэл алуулдаг байсан. Тэгээд энэ тухайн үеийн тэр гадуур одоо золбонтдог байсан гэр оронгоо одоо тийм хүүхдүүд бол одоо л би ер нь бүгдийг мэднэ л дээ. Тэгээд ер нь 100-ны бараг 60% байхгүй. Тийм үү. Тийм шүү дээ. Байхгүй гэдэг нь бүр огт такс байхгүй дээ. Бүр ингээд одоо бид чинь тий нэгээ ингээд бид чинь нэг тань одоо ингээд том болсон ингээд асууж штэ нэгнээсээ дүүш тэр маань одоо юу вэ байхгүй. Ямар ч ор сураггүй байхгүй. Тийм үү. Тий одоо байдгууд нь гэх юм бол одоо бүгд л нэг өөрсдийн гэр оронтой эхнэр хүүхдтэй олцсон сайхан ажил төрлийн амьдрал хийгээ явж чинь зарим нэг нь яг бас тэгэл ингээд архитар суугаал ингээд явцсан хүмүүс байж байна. Тэгэл зарим нэг нь одоо нэг ажил төрөл хийгээл ингээл одоо амьдрал аваад явж байгаа хүмүүс байж байна. Тэрнээс босд нь бол ерөөс ортаас байхгүй. Ямар юм. Тэгээд тухайн чинь яг юу гэдэг вэ? Гадуур чинь золбон хүмүүс их байдаг л ингээл яг таньшаа машинаар явдаг ч юм уу те. Маш их гадаад хүн өргөж авдаг гэсэн. Бид чинь нэг байнга нэг мэдж байгаа гинтэл байхгүй болчихно. Тэр хайчгүй хүн өргөө аваад шүү дээ. Америк хүн ер нь Америк хүн гэдэг нь Солонгос хүн ч гэдэг аав. Тэгэл энэ тухайн үе нэг юм асрамжийн газрууд их байлаа. Тэгээд асрамжийн газруудаас их өргөж авдаг байсан. Тэгээд гудамд байхад нь очиод бас уулз уучрал аваа явчихдаг л байсан. Тэгэл мэдхгүй ер нь тэгэл яг миний мэдх юм бол нэг 5-6 хүүхэд бол яг тэр тухайн үе жоохон байх үед бол өргүүллээ гэж явж ирсэн. Тэгэл байхгүй. Одоо стайк хаана үед байдаг ч юм уу гүч юм уу? Стаа мэдх юм алга. Одоо минь юу гэдэг вэ? Би чинь одоо
Одоо би чи одоо юу яаж Юу байгаа? хэмдэлж байна? Одоо би хятадд энэ ивүүд байж энэ одоо Шанхай гал одоо энэ хотуудаар энэ онлайн шопоор одоо бараа зараад Онлайн шоп хийж байна уу? тий онлайн шопоор бараа зараад одоо энэ хүмүүст одоо бараа агаал монголчууд ирж штэ. Тэгэл одоо иймэрхүү барааг нь олж өгөөд л тэгэл тэн дээрээс нэг жижигхэн ашиг харах ч гэдэг юм уу те. Тэгэл нэг иймэрхүү хийж байгаа юм тий одоо нэг тий 8 айл хийж байна. Тий 8 хийгээл одоо нэг өөрийн гэсэн нэг одоо нэг хүний хардл ажиллаад байгаа л да ер нь бол одоо хүн төлөвлөлтөө л тий өөрийнхөө дэлгүүрийг нээчихвэл яа тий. тий тэгээ би одоо нэг пэйжтэй болоод За. өөрөө нэг пэйж хуудастай болоо тэгээ ер нь одоо бас ингээд алин болгон бас хүний хард ажиллах уу ер нь өөрөө бас ингээд ер нь бараа таваараа ер нь хаанаас ч ер нь хямдхан бас ингээд олж чадж байгаа юм шиг ер нь өөрөө бас ингэж үзье гэж бодоод тэгээ нэг пэйжтэй болсон. Энэ одоо нэг аяг нь юу гэж байгаа? тий амин зул онлайн шоп гэдэг байж байгаа. Амин зул. Тэрээр үү? Монголоор амин зул тэгээ онлайн шоп нь болохоор англиар. Тэгэхээр юу юм аа? Амин зул гэдэг тэрээр бичээд тэгээд аль талд нь онлайн шоп гэдэг нь хангах юм уу? Тий. Амин зул онлайн шоп. Би энэ юуны чи онлайн шопыг чинь хаягийг нь постны дэдэл тавьчих болох уу? Тий болно. Тэгээд би чи бас нэг угаасаа бүх юм бүгдийг нь онлайнаар авдаг болчихсон. Чамаасаас дэлгүүрээс чи юм авбал бас хэрэгтэй шүү дээ юм дээ. Тэгээ би одоо ингээд би бол ингээд яаж байгаа. Одоо хаа ингээд хил онгочлоо шүү дээ. Өнөөдрөөс ингээд хил онгочлоо. Би одоо буцаж яваад ингээд одоо нэг өөрөө юм ихлэе гэж лангуу төрөөслээд бас ингээд нэг юм яавал айгүй боломжтой юм ингээд. Тэгээ би Монголд ирээд би ч өөрөө нэг Монголд одоо нэг байгаад тахгүй. Байнгын л урд ингээд за наашаа ингээд виз Стамбул сунгуулт гал наашаа орж ирнэ. Тэгэл ер нь тэнцэн хамаг ажил тэнд байгаа юм чинь. Тэгэл ажиллаа тэнд. Тэнгүү чи одоо ингээд энэ дэрэнгүүд ингээд одоо би судлаа л та. Ер нь Монголд одоо надаас зөндөө хүмүүс бараадаг. Бөөнө хүмүүс ч гэдэг юм уу. Ер нь надаас аваад хідээр сарддаг юм бол лангуун дээр хідээр сарагдаад байт ингээд. Яваа судлаад үзлээ бүр амар байт юм байна. Тэгээд тэгээд энэгээр бас дамжуулаад нэг юм хэлчмээр байна. Энэ ирээнээс одоо энэ чөчнөө лангуутай хүмүүс байгаа ингээд амьдрал ахуйгаа болгож байгаа тий. Тэгээд ирээнээс ийм ордерны даваа битгий аваач л гэж хэлмээр байна. Зүгээр яха олон жил аваад сурцсан байдаг хөөхгүй манай монголчууд чинь тэгээд нэг ахарал авчиж байгаа шүү дээ. Тэгээ 90 гараад аваад нэг олон жил аваад сурцсан нэг хитасааш гэдэг юм уу те. Тэнгүүд би энэ чинээс хамтгаа авдаг. Нөгөө болчтой ингээд яха болоод байдаг л бахал та. Тэнгүүд яг ясан дээрээ би бол яг хэлэхэд бол үгүй та болоогүй байна гэчээ. Та буруу юм аваад байна. Одоо чинь муслим орон жилийн даваа гэдэг би өчтөн дэлгүүрүүд дээр явлаа. Уутын авиж 2-ын өнөө уутанд авиж уутын солиод хийцэн. Нилонто даваа авиж муслим гэдэг. Муслим оронжлийн давуу гэдэг юм байна. Муслим оронжлийн давуу гэдэг одоо яг цэвэр хөвн давуу гэж явдаг байхгүй юу? Одоо хүүхдийн бодийн материал үүдэн шүү дээ. Одоо гихч Японоос дайдах ч юм уу. Одоо яг цэвэр давуунч байна. Одоо яг гоё тийм зөөлөн хөвн давуунч байна. Ер нь тийм нилонтой юм бол байхгүй. Тийм. Тэгэхэд би одоо ингээ гадуу зөндөө сая Италиас ирсэн бүгднгээр нь явж үзлээ. Уутын бүгдийн сольсон. Тэгээ би худалдагчаас та их ч барага хаанаас авч яах гэхэд 90-с. 90 чи өөртөө оёдаг цэгтэй болцсон. Арийн төлөвлөлтөд байгаа юм шиг. Тэгээ амар үнэтэй аавна. Тийм. Амар үнэтэй аавна. Одоо би ихэд л одоо хамгийн дээд нэг одоо ингээ хамгийн сайн чанартай муслим даавыг нэхэл би одоо надаас одоо хэд хэдэн авч байгаа хүмүүс байна л да. Тэгээ тэдэртээ би одоо нэг хамгийн дээд нэг 60,000 төгрөгөөр зардаг ч юм уу те. Би ч одоо ингээд нэг пэйжээр зарж байгаа шүү дээ. Нэг 60,000 төгрөгөөр зардаг ч юм уу. Надаас авангуудаа энд авчингуудаа 180,000 220,000 гэдгээ зарж байна. Зөө. Тэнгүүдээ энэ Японы стандартын даавуу гэдэг үгүй их чи нөө нэг Японы стандарт даавуу чи ийм зузаан шал ондоос авалгаад шал ондоо материалтай байдаг байхгүй би хараад өөрөө мэдээд байгаас зарж байгаа юм. Тэгсэн чинь аваачаад нэг жишээлбэл одоо тэр их чинь Японы стандартын даавуу гэж 180,000 зарж байгаа даав нь надаас нэг 30,000 төгрөөр авсан даав байх жишээ нэ. Тэр манай монголчууд ч муслим гэл одоо амтаа болгон энэ муслим даав. Муслим гэдэг ингээд нэг нэртэйгээр ингээд зарахгүй бол даав зарагдахгүй байгаа шүү дээ. Тий. Тэгээ ингээд имэл болоо ингээд муслим гэдэг. Тэгэнгүүт нөгөө монголчууд чинь сайн мэдэхгүй шүү дээ. Энэ муслим даавуу гээл аваад чи сайн байна гээл аваад. Яг асан тэр тий. Тэнгүүдээ би одоо би бол өөрөө нэг лангуу нэгээд нэг би яг одоо энэ Ив хотод одоо энэ Лантун, Ивүү гэдэг одоо гихчний Гонжо монж гэсэн иймэрхүү яг даавны үйлдвэрүүтэй би яг өөрөө холбоо тогтоосон. Би яг холбоотой ажилладаг хүн баггүй. Тэгээд манай монголчууд одоо тийшээ очиж байгаа монголчууд байна. Тэнгүүдээ тэд нар ерөөсөө энд бас нэг мэдээллийн чанартай нэг юм хэлчихвэл тэр Ивүү одоо даавны хот моч гэдэг юм уу, даавны үйлдвэрч гэдэг юм уу. Ямар ч Монгол очсон 3 хүн хэлнэ. Тийм үү. Тийм 3 хүн хэлнэ. Яадаг 3 хүн хэлэхөө ихээр
За тэр хүмүүс хараад мэдж байгаа. За энэ бол явуулын зүгээр нэг бараа авах гэж байгаа хүн байна. За жишээлбэл нэг 50 оны даваа байлаа гэж бодъё л да. Тэнгүү тэр явуулын хүнийг харангуудаа тэр ч мэдэн штэ. 50 л гэж хэлнэ. За би чамаас өчнөө 1000 шикээр авна чи надад доош үлж. За болоо би чанд хамгийн доош 48 оноор өгье гэж хэлнэ те. За тэнгүүтээ нөгөө нэг лайв хийдэг хүмүүст маань арай өөр хүн хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ лайв хийдэг хүмүүст нь 2 дахь хүнийг хэлэх нь шүү дээ. За. Явуулын хүнээс арай бага хүн хэлэх нь. За 45 оноор гэж гэдэг юм уу те. За лайв хийдэг танарт бол 45 оноор өгье. За энэ ийм 2 хүнийг яг ингэмэл 2 зориултаа хүмүүст хэлнэ. 3 дахь хүн юу гэхээр би энийг бол яг өөртөө амар нүр бардам хэлчихнэ. 3 дахь хүн юу гэхээр зөвхөн би. Би ороод тэр лайвчд 45 оноор 50 оныг давыг явуулсан хүмүүс аваад лайвчд ороод 45 оноор авдаг бол би ороод 40 авна. Гэх жишээ нэ. Тэгэхдээ тэр би нэг шигт нилонтой даваа байдгүй. Би яг муслим юмыг яг гаргадаг. Тэгээ хүмүүс лайвчд маань очингуудаа яг агуулгах дэлгүүр дээр байдаг байхгүй. Агуулгах дэлгүүр дээр очингуудаа ярингуудаа өөртөө би хамтгаа аваад лайвч байна. Үгүй. Би та нарыг авж байгаа яг анаа агуулгах дээр чинь 40 оноор авж байгаа даваагүй чинь би очиод аваа 35 оноор. Гих жишээ нэг. Одоо тэгвэл ингэж болдгоо юм аа. Одоо чинь нэгэнд чамд гайгүй нөхдийн чинь одоо энэ 8-ачт маань чамтай холбогдоод чамаа шууд аваад гэж болдгоо юм уу? Уул нь бол болно л таахаа. Тийм болно. Шууд чиний юу холбогдоод шууд чи цаанаас нь үлдүүлсэн нөгөөдөө л. Тийм. Тэнгүүд таахаа бас энэ пэйж хөгжүүлэлт гэдэг юм чинь энэ онлайн шоп гэдэг юм чинь бас жоохон хэцүү юм байна. Ингэ тийм нэг хүнээсээ ингээд аваа сурцсан. Тэнгүүд одоо би ингээл нэг пэйж хасаагаад нэг лайв хийгээл тийм үү те. Надад одоо нэг ийм даваа нүг чинь эн чи одоо юу хэлээд танихгүй ч юм байна. Тийм. Тэгээ одоо итгэхгүй ч гэдэг юм уу те. Одоо гих жишээ нэг тийм юм явагдаад байгаа. Тэгэхээр одоо монголчуудтай хэлэхэд наваг одоо миний пэйж руу ингээд та одоо миний пэйж ингээд бас ингээд тавьчих юм байна те. Тэгэхээр минийх руу ингээд ороод ирсэн бөөнийч бай юу ч би Иво хотоос би нэг нүр барт ямар ч бараа байсан. Одоо ив очин хинэгэн бөөний бараа авах гээд очингууд наад чинь доод нь 100,000 шигийг сарна марна гэдэг байхгүй. Би юугүй ямар ч хүссэн барааг нь би 50 бол 50 100 бол 100 би аваад өгч чадна. Тий. Би бүгднтэй би ингээд ярьж чаддаг. Пэйж дээр уцаа тавьсан байгаа юу? Пэйж дээр уцаа тавьсан байгаа. Би дээр тий. Хятад уцаа болсон тавьчихгүй. Хятад уцаа. Би хятад уцаас 50 байгаа нэр. 50 байгаа. Тий. Тэрвээ чамайг эдгүү хооронд одоо юу гэдэг нэг WeChat-аар хүмүүс холбогдох ч гэдэг юм нэг юм галж магадгүй шүү. Тий би одоо би WeChat-аагаа QR-аар энэ хүртэл ингээд постлоо тавьчихна. Тий. Тэгээд ер нь надад бол би одоо тэгээ сая би айгуу гоё нэг үйлдвэртэй холбогдлоо л доо. Би одоо тэрэндээ аймаг баярлаад байгаа. Сая наашаа ирэхээ өмнө нэг ер нь яг хинээч хараагүй одоо яг жинхэнэ ориг муслим гэдэг тийм үйлдвэртэй холбоо тогтооцсон. Тэгээ заахаа одоо би ийм юм очиртаа би ингэ зарыг марыг гэдгсэн болно чи сагаан сарын дээр өрөөдөр манай үйлдвэр рүү ор. Тэгээ манай үйлдвэр ороод танилцаад манай бараануудыг чи ингээд би чамд хямдхан өгнө чи ингээд зарж болно гэж. Тэгэхээр би орж ирээд заавал тэнд ингээ хүний ард ажиллаж байсан нь надад ер нь ямар боломж юм би ямар бараа бол ямар барааг би хямдхан авч чадна олж чадах юм чинь би өөрөө бас нэг лангуу төрүүлээд бас ингээ явчихвал бас боломжтой юм болов гэж бодоод. Тэгээ одоо өчнөө жил одоо бас айгүй хэцүүхэн амьдралаар амьдралаа шүү дээ. Яг үндэ нэр өдөө болтол одоо би ч одоо яг ондоо ээж аав одоо энэ ер нь гэр бүлийн уур амьсгалаа би яг өдийн настай би юу ч мэдгүй. Би яг нэгдүгээр анги одоо 8 настай гэсэн үг. Би 8 настайгаас би хотод орж ирсэн. Яг нэг Монгол хэл. Би яг төрсэн газар бол Эрдэнэт. Тий. Авгаар л ясаа өөр би өвсгөл хараалагдсан. Гэхдээ би ер нь сахан өвсгөлөх гэж ярих дуртай хүмүүст. Тэгээд ер нь гэр бүлийн уур амьсгал ямар нэгэн тийм юмд л өсөг. Гэхдээ яг би өдөр болохдоо яг л нэг юм ер нь годмаар амьдэрсэн ер нь нэг 18 хүртлээ шүү. Тийм. Тэгэл ер нь энэ хийгээгүй юм байхгүй. Тэгэл одоо нэгэн л удааг уусаа тийм годмаар амьдарч байгаа хүмүүс чинь тэгэл янз бүрийн л амьдрын яг л тэдний жишгээр ингэж л явлаа. Тэглээгээд би өөрийгөө яг тийм нэг годмын ч юм уу тий годмаар амьдсан гэхээр нэг өөрийгөө нэг зан арашингаа эвдсэн ч юм уу хүн чанараа эвдсэн ч юм уу ерөөсө тийм өсөөгүй би тэрэндээ өөрийгөө амар баярлж явдаа. Тэгээ хүн ер нь хэн байсан хамаагүй хэн болох нь чухал юу хийдэг байсан хамаагүй юу хийх нь чухал болчиход байна шүү дээ одоо. Тэгэхээр одоо монголчууд одоо ер нь би ингээ хараад нэг хүн ингээл нэг хүн муу буруу юм хийжсэн бол тэрийг ингээ яасан их ялалт юм бэ те. Тэр ингэжсэн тэгжсэн ингэжсэн. Тэр хүн чинь засарчаад одоо сайхан ингээд нэг бусдын төлөө ч юм уу те аяг гой сайхан амьдж байгаа уулын тэрийг гой дэмжиж явцдаг сайхан юм арт хүн байгаасаа гэж би хүсэж байна. Хэний хэлээд шүү дээ.
нэг хошин шагны жүжигч ярьж ирсэн шүү дээ. Хүн болгон чи хизээ ийм болцсон юм бэ гэж яриад. Тий. Юу гэсэн үг юм? Хүн хөгжихгүй бол хүн байгаад яах юм тийм. Тий шүү дээ. Магадгүй яг одоо чи хэдүүл яг салаад явхад яг 5 болоход 10 болоход би амьдралын шал ондоо өнцөгийг ойлгож магадгүй шүү дээ. Тий. Энэ ч миний ертөнцийг дахиад ондоо болгоно үстэй. Хүн чи ингэж өөрчлөгдөн үстэй тийм үү? Тэгээ би одоо бас танд бол айгу баярлж байна. Тэгээ энэ пэйж хөгжилт гэдэг юм чи айгу хэцүү баха. Тий амар ингээл хэцүү. Би чи одоо ингээл хүн амтнаас гуун тэгэл аливаа хаа гэчээр миний нэг пэйж би энэ пэйж ажиллуулж байгаа маа та намайг ороод дэмжиж ингээд өгөөж хүмүүс зарим нэг хүмүүс нь заа гэчээл тэгэл байхгүй. Тэгээ би сайн нэг их нартайгаа ярьж хагаад биш нэг ах байт юм аа нэг юм утгатай ах байт юм. Тэгээ ах тийг нэг чи нэг завтаалахаараа гүйдэр гэсэн одоо нэг Монголд ирж байгаа дараа нэг очиод гэгээд. Тэгээ одоо айгүй их завшаан л болж байна л та. Ер нь юу ах. За ялангуяа манай ер нь монголчууд гэлтгүй дэлхийд дээр гэж байгаа монголчууд намайг хизээч ямар нэгэн бараа рекламдж байгаагүй. Острын ямар нэг юмд одоо нүрэ хөдөлж яваагүй гэдгийг мэдж байгаа. Чи пропагандалж байгаа. Тэгээд чамайг ярихаар би яасан гэл за ямар ч хэсэн би энэ дүүд тослох хэвээр. Яг л би чамтай нэг сүүлийн 2 жил ингээ холбогдоод байнгын биш ч гэсэн нэг 3 сартаа нэг удаа ч юм ингээд бичээд за энэ хүүхдэд ер нь нэг тус болчмоор юм байна. Яг юугаар туслахыг мэдэхгүй байна гэдэг. Тэгээ чамайг ярингууд за ямар ч хэсэн миний чадах юм энэ онлайн барааг энэ ямар ч хэсэн дэмжиж өгчмөр байна гэж бодсон. Тэгээ ер нь одоо чинь юу гэдэг яг та нар шиг өссөн хүүхдүүд хиний буруугаас ингэж амьдралын хатууг үдсэн гэл ерөөсөө энэ нийгмийн буруу нэгдүгээр хоёрдугаар одоо чинь 2000 он гэдэг чинь тийм одоо юу гэдэг тийм аимшигтай болцсон нийгэм биш байсан байхгүй юу? Тийм уул нь яг л гоё байсан үе тий. Тэгэхээр тэр үед та нарын насны хүүхдүүдэд тэгж хандах нийгэм байсан гэхэд би төсөөлөхгүй байгаа байхгүй. Мань мэднэ бол зүгээр ингээл нөгөө өдөө баяаж байгаа л хотод 18-тай олж ирээл тэгэл яг энэ хотын нийгэмд юу болдгийг юу ч мэдэхгүй л явж байгаа байхгүй. Тий. Ердөө юм тийм. Тэгэхээр ялангуяа энэ Монгол улс за болдог бол тэр хүмүүс нь уучлалт гуйдгүй маа гэхэд адаглаад нэг чам шиг юм хүүхдүүдийг нэг амьдралд нь болоод ямар үнэгүй мөнгө хандив татах гэсэн мэт тийм үү? Тийм шүү дээ. Ядаа чиний бараг нэг аваад ингэх чинь бас нэг юм дэмэндээ юм нэгдүгээр. Хоёрдугаар энэ хүүхдүүд тэр тухайн үед тийм хатуу хөтөг хинт ч мэддэхгүй бол одоо нөгөө хүүхдүүдийг ингэж байгаа шүү дээ. Нөгөө чимээгүй хохирогч гэдэг юм байна. Тийм. Тэгээд одоо олон улсын хэмжээнд яа гэхээр би ингээд хохирчлоо гэд яваад өөрийнхөө гомдлыг хилээд байж чаддаггүй юм байна. Тэгээ амар нэг ичдэг нуугдмал ер нь яг л тийм л байсан л да. Тэгээд чи 2 жилийн өмнө гэсэн чинь хаа би ичээд байна. Би ярмаар байна. Би тэгээ гайхчихсан байхгүй юу гэсэн үг юм бэ? Та хэдэ тийм байдлаар хууль бусаар хандчихсан байж байгаа тэр байцаагч тийм үү? Тэр үеийн нийгмийн хүмүүс нь ичихгүй байхад яагаад хохирчихсан байж байгаа? Чамтай адилхан зөндөө хүүхдүүд холбогдоод гэж байгаа. Хаа би нэрээ гаргамаар байна. Ямар буруу юм бэ? Ичээр юм уу вэ? Хийгээг байхгүй юу? Одоо тэр яг тухайн үед хоригдчихсан хоёр найз маань нэг маань бас саяхан өнгөрчлөө. Тийм үү. Нэг маань бас саяхан өнгөрчлөө. Тэгэл би бол тэгж боддоо шүү дээ. Ер нь тухайн үеийн тэр байцаагчтай нар ер нь тухайн үеийн хүүхдүүдийг бол амьдралыг бол зүгээр л яг устгаж ирсэн байхгүй. Зүгээр л устгаж ирсэн. Яг зүгээр л яг тухайн үеийн ер нь гудамны амьдрал гэж гэдэм үү тухайн үеийн бидний шиг яг иймэрхүү зовлонтой амьдралсан зүгээр амар халаан байсан шүү дээ. Зүгээр л халаан хэдэн тэгээ би одоо ингээ хардаа одооны хүүхдүүд бид нар чинь яг хэдий гудамд гэж бас өссөн ч гэсэн бид нар чинь ах захтай дээрээ бас ах нартай үетэй бас хүндэл гэдэг юмыг мэддэг байхгүй. Одоо бол бид чинь нэг айгүй тийм хүндэлтэй ах захтай. Одооны хүүхдүүд ч тийм байдг юм л шүү дээ. Айгүй тэгээд бас нэг тухайн үеийн хүүхдүүдийг бас би хэдий тийм уугаар өссөн ч гэсэн бас айгүй тийм доторх хүний чанар бас айгүй тийм чанартай хүмүүс байсан л гэж боддог. За. Хоёлаа ямар ч хэлсэн юу яана. Чиний ажил ингээ явж байгаад нэг хэдэн сарын дараа ч юм уу. Тэгж уулзаад ямар хөө явж ийн яаж ийн хийж ийн. Тэгээ. Дахиад тусны болох юм юу байна надаас. Би чамтай алуудаад ингээд. Тэгээ би одоо ер нь энэхэн онлайн шоп гэдэг юмараа би ер нь одоо ер нь хоостаа ингээл амьдарч байгаа. Ер нь энэнгөөрэл явна. Тэгээд энэ өөр болж игэл өөр ингэсэн нэг сайхан юмтай
болоод авъя гэж бодохоор одоохондоо бас жоохон боломж алгадаг те жоохон зүтгэж байгаа тэр боломж болчих гал байгаа. Тэгээд би ер нь ганц энэ бас юу яахгүй. Над тэр амар их боломж байгаа. Ямар боломж байгааг би яг одоогийн байдлаар за энэ онлайн шопоор явуул ер нь бас боломжийн юм гэдгийг ойлгоцсон. Тэнгүүд одоо би Вьетнам улстай би ингээд 4 үйлдвэртэй ингээд холбоо тогтоодсон байгаа. Тэр яадаг үйлдвэрүүд пүүсний үйлдвэр байна. Одоо Master Copy гэдэг брэнд тосны Master Copy гэдэг юм ордерных байна. Эдгээртэй одоо холбоо тогтоодсон. За эхний эйжент би энэ чинь хятаасаа сайхан бизнес эхлээд байгаа. За дараагийн эйжент яг өөрөө нэг жоохон боломжтой одоо тэрнгүүд энэ Вьетнамаас ер нь хятад бараа гэхгүй одоо энэ Вьетнам бараа гэж жоохон Монголд нэвтрүүлж байдаг. Тэгээ Вьетнам руу маш их хүмүүс одоо ингээл явж л байгаа ах л та. Тэгээд Вьетнамаас энэ үйлдвэртэй хинч холбоо тогтоож чаддгүй байхгүй. Тийм ямар ч боломж авахгүй. Вьетнамд очингууд хүмүүс зүгээр зах дээр гадуур зарж байгаа захаасаа л элдэн гаймаа авч чадна. Тэрнээс биш үйлдвэр гэдэг юмтэй хэлбэж оцож чадахгүй. Тэгэхээр надад бас энэ үйлдвэртэй холбоо тогтоох бас нэг юм арга байна. Тийм. Тэгэхээр надад бас нэг хидэдэн боломж байна. Тэгээд одоо бас хүний ард ажиллаж байгаа учраас яг өөрийн бас ингээд байгаа боломжтой бүгдийг гаргаж хүү хайчих бас тийм боломж бол заалга байна. Тэгэл жоохон хараастай хүлээцтэй байгаад байна. Тэгээд одоо миний пэйж рүү одоо аль болох намайг ингээд дэмжиж цаах ингээд хүмүүс орж ирэх тусмаа сайн байна. Би одоо хинэж одоо бүр сайхан бүр амлалтдаг байж яхад би надаас авсан барааг би хизээж хинтч муу бараа өгөхгүй хамгийн сайн барааг нь хамгийн хямдхнаар өгнө. Юу вэ тэгж үнтэй бити аваарай гэж хэлээ. Тэгээ 90-ээс бити даваа аваарай, 90-ээс бити юм аваарай. 90-ээс ширхэг оймс авдаг хүн байсан ч надад хэлчих. Би илүү сайн материалтай амьсч чинь 90-ээс авдаг үнээс чинь хямдхан аваад. Тэгвэл одоо манай наран туулынхан данаатлын нөгөө цаандагийнхан өөр юу байна тийм үү? Тий. Би бүх наймч чамтай холбогдоод чи гэж би одоо л нэгэн л тэндээс авдаг үнэ чанараас нэр чанартай. Дээрээс нь үнэн хямдхан байж хад мэдээж 8 ч урд ашиг тийм үү? Тэгэхээр чин чамд чамаар эднэрт чамаар хоёр талтай ажилтай. Би ч одоо ингээд Ира хевс, Турк хевс гэ. Одоо нэг чирний би Ира хевсийг яриа л да. Нэг хальт нэг дуртчих. Чи хевс дараад байна уу? Тий. Зөө. Би яг цэвэр Ира хевсэн. Энд одоо за 4.5 хэмжээтэй Ира хевс гэхэд Монгол 6 сая 500 мянга гэдэг юм байна. Оо тийм үү юм уу? Бүр 6 сая 500 мянга. Тэг би тийг 4.5 6 сая 500 мянга зарж байгаа хевсийг нь маш олон өнгөний сонголттой маш олон гоёор нь. Тэг яг цэвэр Ира хевс бүр ингээд тамга тэмдэгтэйгаа яг үйлдвэр дээрээс нь би карготой нь оруулаад тэг 2 сая 500 мянга оруулж байгаа юм. Зөө. Тэгээд би ингээд энд хевс зарж байгаа хүмүүст доор нь ингээд ав юм аа гэсэн хүмүүс нь тийм амин үл тавьж ихчээ та нэг хевс авах хүнээр надаас 3 хевс би танд ингээ оруулаад гэхээр яхаа бас ингээ илэнгүй хүн итгэхгүй л ах л та. Гэтэ уул нь бол надад яг ориг 90 хевс чинь надад байгаа шүү. Турк хевсэн ч байна, хевсэн чирэн ч байна. Бүх л юм байгаа надад. Тэгэхээр яг одоогийн байдлаар нэг пэйж дөнгөж ихтүүлж байгаа учраас би бас нэг сайн бас ажиллаж хөдөлж мэдэхгүй байна. Тэгээд баг сууг юм оруулаад бүх байгаа юмнуудаа бас оруулаад яж чадахгүй л байна. Тэгээ ер нь бол бүх юм надад бол байгаа л гэсэн үг. Ер нь тэгээд олсон яг юм хараад тууштай л байгаа даа. Тий. Тууштай л байгаа даа тэгээд яанда болчихно. За тэгвэл гэлээ. За ахт бас баярлаа. Гэлээ. Ста баярлаа. За ер нь би нэг хаалтмыг юм хэлээтэй. Тэгэд ийм байна. Ер нь бол монголчуудын бидний нэг юм дэлгэр сэтгэл байдаг шүү дээ тийм ээ. Нөгөө монголчуудын үндсэн ондоошлын үе юм тийм үү? Амьтан хүн байгалыг алагчлахгүйгээр арилдаг. Өрөвчтөл нинжин сэтгэлтэй бүх нийтээр. Тэгээд яг энэ дүүдээ одоо юу гэдэг ямар андав тусламжийг мөнгө цуглуулж өгье гэж байгаа шүү. Тэгэхээр та хэд маань ялангуяа энэ онлайн шопыг дэмжиж тэгээд энэ ч одоо адилхан та бараа авах гэж эндээс нь авчаарай гэдэг л юм байхгүй юу. За тэгээд ингээд утахгүй хойлоо. Чи явчаа хэзээ лгээ? Түүн одоо яваад нэг ер нь нэг 25 авах юм тийм аа. За. Тэгвэл нэг жоохон төхөөд ирэхээ л. Тэгвэл хоёлаа чаталж хагаад одоо юу болж гэнэ үү? Мэдээл хөрөхөр оргий тийм ээ. За тийм. За баяр та. Тэг ингээд босгоч.